Зэо цогцгөр хэдүүлээ гүнгийн бол дахин турсан галуурчин криптоникийн хамгийн сүүлийн бартаар уцхад бэлэн болжээ. Тэгээ та хэд маань сувгийнхаа дагагчдын ток арих юм бол 68,000 subscribe бараг 69,000 subscribe-та болчихсон байгаа үз. Тэгэхээр хүн болгон subscribe дарчихвол удахгүй хэдүүлээ 70,000 болох нэ. Хараахан subscribe дарж амжаагүй хэд маань заавал subscribe дараад өгөрөө. Тэгэхээр өөр нэг яриад байх юм байхгүй. Лайка дараад шууд цуврал руу орцгоё. За хамгийн сүүлийн партаар таад мань юу болоод дуустгийг үсээ санаж байгаа бах манаас харуулын бирөө нөгөө лямхрам гэдүүлсэн ч чөтгөрийн хуулиас нь орохоор болоод дуустдаг та. Тэрийг нь харсан ээшил чинь шууд л хойшоо шидэгдэг бөгөөд новшиж. Лямхрам энд яг юу гэж байгаа юм? Энд чинь одоо бидэнд саад болохгүй. Өөр хэмжээс нэгдэх. Яг энэ бүгдийг нь нэгтгэж болгоё. Гисэн тэр цаана нөгөө лямхрам чинь манаас харуулын биетэй нэгчихсэн байгаа дүр зураг харагддаг. Гэрлийг үг өрөөлөгч маань. Анхаарал тавиарай. Үз боломжлогч. Тэр өмнөхөөсөө өөр төвсөнд орчихсон байгаа шүү. Гэхдээ л хулгай өчтэй. Өөрийнхөө хүжиг өгсөн нөгөө жижигэн битэл амхрам чинь шуудад түн танагууд чи одоо яах гэж байгаа юм чи нэрнгээс өөрийнхөө хүч онцонд автангуудаа өөрийнхөө ахыг алах гэж байгаа мó гэхдээ саруулсан тийм гэж хэлдэг. Гэхдээ саруул маань жөдгөрийн хуулиасын хүчийг авсан байгуулахаар цээжин дээр нэг лац байдаг бөгөөд өнөг лацсных нь хор уршиг нь үхлээс илүү зүйл манай хүн тулгарн шүү гэдэг. Яг ямар тач энэ зүйл болохыг манай сар бол аль хэдийнэ мэдээ төдөлчихсөн байдаг бөгөөд өмнө нь Кайремтэй ярьж байхдаа Лунаг Лимхрамыг дагуулад хурж иднэ. Угаасаа Луна чинь сталкер шүү дээ гэдэг нь хоёр хоорондоо ярьж байсан болж таарна. Ямар тач одоо өрөөшөлчгээд манай хүн зөгнөд эцэст нь биелэл болж байна. Тэмцэлдэж бай. Бурхны туслахуудаа. Гиснэ ээшил рүү шууд дайрдаг. Ээшил ямар тач нөгөө хамгаалтыг нь хаадаг бөгөөд чи нэг л өөр байх чинь. Тэр хамгийн хүчрэг гэгддэг бурхны хүч. Чамайг ахиж хамгаалж чадахгүй. Буюу яалтчгүй тулааны даваад бол манаас харуул руу шилжсэн гэдэг нь ойлгомжтой болдог. Энэ хоёрыг энэ ч тулдаж уг хавгаар сет күндэл нөх хоёр чинь гадна байсан хідэн цогцнуудыг аргалжчихсан байдаг. Тэгээ манаас харуулын тулаан дээр хүрж ирэхдээ манай хүн гадуураа нэгэн хэмжээс үүсгэчихсэн байдаг. Бүгд энэ хэмжээс дотор ээшилдээ тулдаж байгаа гэсэн үг. Дотор нь юу болж байгааг гэхлээр нөгөө ээшил чинь бүр өөрийнхөө гараа хідийн шархтуулчихсан үгүй байлгүй дээ. Надаас цус гарлаа юу та. Хөөе, боломж тавиалтаа бацаана. Тэр одоо гэрлийг цэлгэж чадна. Чи түүнийг дотоо үнэлэх юм бол хүн шүү. Яач вэ Кайрем? Йоо, чи нэрээ асуугаад байгаа юм уу? Би харсан бүхний устгамар санагдтал хүч чадлаар ундарч байна. Буюу энэ хоёр бүр хоёулаа хүчрэг болсон гэдгийг мэдэж байна. За яг хөө. Өнөөдөр дураараа дөрөгийн Кайрем. Харц усны үчиг. Хоёрдугаар хэлбэр. Гиснэ ахны хүчтэй дараалтыг ээшил рүү илгээдэг бөгөөд түүнээс нь ээшил бултаж ямартаа чаднаа. Харах гэрлихээ зашилж чадахгүй. Чиний хувьд дууссан л гэсэн үг. Гиснэ манай хүнийг алдсан цавчхайг оролдоход мэдээж юу гэж цавч болох вэ? Ойлгомжтой болтонгуудаа чөтгөрийн илдээ эзэмтэлт. Ийм зүйл болно гэж мэдээгүй л үсттэй гэсэн Кайрем ээшилийн ард нь гарч ирснээ манангийн илдгээд түүнийг өөрийнхөө дайралтын тойрогт оруулаад дайраад амжнаа. Саруул хэлэхдээ өвдөлтөнтэй газар тийж гэнэ чивдэг. Энэ чамд үнэхээр сайхан зохиж байна. Энэ золгүй хөв тавилан үүгээр дуусаж байна шил. Ингээд маш хүчтэй дайралтыг ээшил өөрийнхөө бие дээр авдаг. Би аврагч болох хөв тавилантай. Ээж маань надад тэгж хэлдэг байсан. Ээж намайг тийж байхдаа бурхнаас зүгнэл авсан гэсэн. Тэгвэл би асар их авьяас бэлгээр ивэгцэн гэдэг. Тэгж хэлсэн ээж маань нүдэн дээр маань түүний шулам гэж дуудсан хүмүүст алуулсан. Хариуцлага хүлээх ёстой хүмүүст нь баригдаж цааслуулсан. Би анхны бүх сүүлийн удаа аавыг тийм уртаа байхыг харсан. Аав тэр хүмүүсийг өөрийн гараар цаацалсан. Гэхдээ тэр надад үнэхээр хангалттай байгаагүй. Үн шиг хормоо зүйлсийг үнцээр нустгах хэрэгтэй. Ядуу хүмүүс, сул дорой генетиктэй төрсэн хүмүүс тийм үнцтэй өмнөд хормоо зам руу амархан орчихдог. Учир нь тэд яг л ээжийг минь надаас болоосон шиг өөрөөс нь мөнгөтэй хүмүүсийг аюулд оруулна. Гэхдээ энэ мөчөд би юу ч хийж чадалгүй зүгээр л ойлгохгүйсээр аргагүй байдалд хүрсэн. Ерөнхий ээжил нь маш буруу бодолтойгоор кодлогдсон байгааз. Ухаороо дэшээ харахад нь манай хоёр хоёулаа өөрсдийнхөө дайралтыг нэгтгэн ээшил рүү хоёулаа нэгэн зэрэг дайрнаа. Өнөх дайралтыг нь өөрийнхөө бүтэн бие дээрээ хүлээж авдаг бөгөөд
Газар хонхойн надад асуухыг хүссэн зүйл байна. Энэ чи яг л ирээдүг мэддэг юм шиг ажилтдаг болсон. Чи бас төрүүлж ариун гэлд болон чөтгөрийн гэлдэг болсон. Чи миний цус үдэшлэг видео төлөвлөгөө болсон болсон. Магадгүй чи зүгээр л азтай байсан байх. Гэхдээ би хизээч чиний намайг их асар их сонсон ойлгохгүй байсан. Тэр хаанаас гарч ирсэн юм? Тэгэхээр чи мэдэрсэн байх нэ. Над чиг нэгэн үргэлж чамд саад болоод байгааг. Энэ нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа байх. Би яг хизээч анзарч байгаагүй юм бол. Би түүнийг нууц амрыг төрсөн хэрэгцээгүй тэнэг гэж боддог байсан болохоор. Би яагаад хизээч анзарч байгаагүй юм бэ? Би түүнд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй байсан уу? Би түүнд ирээдүй байгааг олж харсан мөч даалгах хэрэгтэй байсан юм. Одоо толгойд чи иймэрхүү зүйлэл бодогдож байгаа байх. Би үргэлж чиний аливаа зүйлийг харах үнцгийг үзэн яддаг байсан. Үргэлж юм бидтэй. Гэхдээ бид дотнд байсангүй би билүү. Сарвал дотроо бодохдоо миний өнгөрсөн амьдрал тийм үе байсан. Гэхдээ тэр бүхнийг бүгдийг нь худал хуурмаг болгосон нэгэн чи байсан ишил. Эцэст нь энэ бүх зүйл дууслаа гэд манай хоёр албан ёсоор нээчил гэдэг хулгайчийг чинь цааш нь харуулж байгаа байхгүй юу? Тэгсэн Кайрим хараахан дуусаагүй юм шиг байна. Гэсэн нөгөө ариун гэлтэн саруулаа. Чамаа чөтгөрийн бичээсийг ажиглаж хулсыг минь авсанд гайхширчглаа. Гэхдээ чи том алдаа гаргалаа. Тун отохгүй чамдаар өөхлөөс дор зовлон ирэх болно. Гэсэн нөгөө саруулын тэжин дээр байсан латсан гэрэлтэж эхэлдэг бөгөөд одоо энэ чи яг юу болох нь баг ойлгомжтой байх хамгийн анх хэлсэнчлэн өөхлөөс 7 дор зүйл чамд ирнэ гэж Ламхрам хэлсэн шүү дээ. Зөргөлөл өнөөхөө манай толбооны захиршууж хэлдэг бөгөөд хар манан гэрлэг залгичихлаа. Тэгсэн нанаа ч аав аюулд орлоо гэд бараа энд гомтоод хурдан шиг аавын ардаас явъя гэд байж байхдаа зэрэгцээд ард нь сэлэнгээ гараад ирдэг. Тэгснээс шууд л тэр цаар хар манан гэрлэг залглаа гэж хэлсэн буюу саруул уг нь ялсан байх ёстой. Гэхдээ нанаа ингэж ажиллаад байгаа юм чин ямарваа нэгэн байдлаар саруулд аюул учирсан байж магадгүй. Тиймээс нанаа бит хоёр саруулыг аврахаар явлаа та нар энэчээ байж бай гэдэг энэ хоёр маань саруулын ардаас явчихаар болдог. Харин манай саруул болон Кайрим руу шилжихэд саруулын бүтээсэн хэмжээс нь нэвтэрч эхэлдэг бөгөөд Кайрим өөрийнхөө хэлбэрээ алдаж эхэлдэг. Саруул хүн татнаад өөрийнхөө сэлэм төхрөндө буцаа энэ лаац нэг л муу савин татаж байна гэж хэлэхдээ зэрэгцэнгүүтээ үл мэдэгдэх том биетэй биетүүд манай хоёрыг чиглэлээ дайрч эхэлнэ. Тэгээ манай саруул өнөг том биетэй зүйлд нь баригдаж байхад нь ариуна нүдээ нээж цааш нь ариунагийн бодол үргэлжлэнэ. Тэр бол миний саруулыг харсан хамгийн сүүлийн турсамж. Гэрлийн авраг биетүүд саруулын хамт гарч ирсэн шигээ хурдан алга болсон. Лойнолаа ханхуу ээшил бэртэр орсоргүй алга болсон. Гэрлийн хөлөг дотроо дор мэдэж хөдөлсөн гэдэг байрлагдсан. Үгээр хувьсгал авчирч мэдих байсан осос шийдэгдсэн. Нэгэн цаг 8-ны хотын бомб байсан бэрэнэ. Үнс нурмулсан. Зурглал яг ариунаг нүдэн нэж байх хэрэгжилж бөгөөд хажууд нь үүрээ сахиж байдаг. Тэгээд саруул яасан бэ? Гэхдээ саруул өнөөг ээжшил лойнлаа ханхуу хоёрын адил алга болсон гэж хэлдэг. Тэгэхээр би түүнийг хамгаалж утсангүй. Нэг ариун начин гүрэд нэг ажил талгасан байдаг бөгөөд нөнөөх ич нь яг ямар ажил өгдөг вэ? Гэхээр хааны биеийг асарж байгаарэ гэдэг. Тэгсэн чинь хааны бие нилээ муучсан байдаг бөгөөд яг тэр хилж байх үедийн зэрэгцээд нөгөө талд нь хаан дээр ном өгслөөр ирэхэнд ицсэн. Би дэндүү ороочглоо. Гисээ саруулын аав нь хүрээд ирдэг. Би урдаг нэг хамгаалалтаа хийдэг болдраа төгдөөд хөсрөө хийсэн байж. Том хүү маань гэрлийн хөлөг ботруудын хувьтай ашиглан харин баг хүү маань энэ цаг үеийн хамгийн адгийн алуурчин болж хөөрлөө. Таны надад өгсөн үүрэг байгаагүй бол би өөрийн гэмнэсээр энэ үглээ цайруулах байлаа. Битгий ийм зүйл яриаг үнтэн байна. Би чиний харж байсан хамгийн адгийн аав биш гэж юу? Ээшлийн ээжийг сэжигдээ хүмүүс болсон. Харин саруулын ээж өвчнөр өртөөд болсон. Үүнээс олж би тэднийг биеэ даагаасаа гэж найзсандаа хөөсрөө хийсэн юм. Эцсийн эцэс би гэр бүлийн өсөл зорилгыг үүрч явах хариуцлагатай юм байна. Гэхдээ төгсдөө нөхцөл байдалд тэр хоёр өөр шийдвэр гаргасан. Ээшил нэр алдрыг сонгосон. Харин саруул зөвхөн өсч дэвчийг л хүссэн. Тэгээд үр дүн нь бэрэнаас сүрсэн. Гэр бүлийн маань удам өгсөн эрсдэлд орлоо. Харин ээлс ясан.
Дээлээс нь болохоор угаас ямар ч ор сургаггүй байгаа хамгийн сүүл тойд татгатар харагцаан гэж хэлж байх үеийн зэрэгцээ тааны нөгөө гүнж нь болох та эдгээрээ сандживэл нөгөө хоорон санаатай гүнж байдаг шүү дээ. Тэр чинь нэг сонин зүйл авчраад үүнийг имгээд хаант өгөх гэж байгаа гэд өнөөх хоёрыг явуулдаг. Тэгээ өнөөх хоёрыг явсан хавгуугаар нь би танд маш их санаа тавьж байгаа шүү. Үүрнэрсээрээ би сайн охин байгуулна. Гиснээ нэг сонин зүйлээ аавынхаа амар нь хийчихдэг. Тэгээ өнөөх энэ луйнала гэдсэн хавхагчингуудад энэ хулгай чинь өөрийн гараар цааш нь харуулах төлөвлөгөө боловсруулсан юм байлээ шүү дээ. Хамгийн сүүл луйнала чинь гэрлийн хүлэг баатруудыг манай саруулыг ерөөсөө алж чадсангүй гэд хэзүүдээ байж байхдаа чамаг алах гэсэн юм аа. Чи чинь энд юу гэж байгаа юм? Миний хаант улсыг сөөрүүлсэн. Би одоо өөрөө ойролцоож ямар нэг зүйл хийх хэрэгтэй юм шүү. Би л дандаа бусад хүмүүсийн балгийг араас нь цэвэрдэж явдаг. Хозолгүй намайг ордон руу аваад яв. Би имтлүүлээд зүгээр амармаар байна. Үгүй гэж бодож байна. Юу? Өнөөдөр миний цэвэрлэх гэж байгаа зүйл бол чиний цогт. Юу хийгээд байгаа юм? Би бодлоо өөрчлөлөө. Би зүгээр цогцыг нь олж чадсангүй гэж хэлж гин. Гиснэр өнөө лойнала ханхуга энэ хулгайч чинь цааш нь хариулсан болж таарж байгаа байхгүй юу? Ямар ч нөгөө гүндэчин гарч явж байхдаа саяныг 2 дугаар гүнжийг ямар юм авч явсан гэж бодож байна гэхдээ сэжигтэй байна. Чи ч бас тэгэж бодож байна уу? Гэвч энэ хоёр хийдийн гадралчихсан байдаг. Учир нь юу гэхээр эмний өнгөн болон шилний байршил нь ерөөсөө маршлын сахилга хүрэх гэдэг уус малтай төстэй байсан. Гэхдээ түүнээс ялгаарчгүй маана миний төгрийн нутагт байхад мэдэрсэн зүйлтэй тун төстэй байсан буюу бүр яалтчгүй ер нь бол сэжигтэй байгаа гэдэгт нь энэ хоёр 100% санал нийлнэ. Тэгээд түүнийг хүнээр ажиглавал. Урд гэнэд ямар чухал зүйл болж байхад нь хамаагүй. Надад тайлагнахаа мартаж болохгүй шүү. Ялангуяа ариуны гүнжиг эрсдэлд оруулах зүйл битгий хийгээрэй. Зэмэртэ саяны Вероник Ослоос болоод Эшэл болон Луйнала хоёр ор сургаггүй алга болсон. Мөн манай саруулыг 90 сурвалжуулж байгаа гэсэн мэдээ уус таяар тархсан байдаг. Үүнээс болоод ер нь бол маш олон цуугаараа бас гарсан нэг цуугаарынх нь нэг гэх юм бол манай саруул өөрөө үгсээ тэрийг нь маш олон хүмүүс гэрчилж байгаа бөгөөд Эшэлд тулдаж байх үедээ өдгөр болон ариун биетийн гарт амиа алдсан гэх цуугаараа. Хаан тусын замраагүйг тогдоржуулахын тулд 2 дугаар гүнж биеийн дороотсон хааны өмнөөс хаан засхийг гартаа авсан. Түүнийг өдийг хүртэл хийсэн хандивын ажлын ачаар хин чин шийдвэрийг эсэргүүцээгүй. Миний мэдгээс тест зур төгсгөл байлаа. Гэхдээ би энэ талаар олон зүйл ярихгүй байхаар шийдсэн. Яг одоо би чимээгүй байж л түүнийг хамгаалж чадна. Сарвал миний сүүц залуу үхээгүй. Нэмэртэж манай ариунаа болон үүрээ өөрийнхөө луван академиг төгсдөг бөгөөд хамгийн сүүлдээ нь Сэлингэ багш түүнд дипломыг гардуулж өгдөг. Ариунаа гүнж шидэд намайг сонгосон юм уу? Түүний гэлд юм уу цаваг сонгох байх гэж төсөөлсөнгүй юу? Тийм ээ би ч гэсэн. Тэрнээс хойш 3 жил өнгөрсөн байна. Тэр өдрөөс хойш Ариунаа гүнж гэрлийн авраг биетүүдийн талаар судалсаар л байгаа. Буюу саяны болсон үйл явдлаас хэдийн 3 жил өнгөрчээ. Гэрлийн авраг биетүүд. Тэр өдөр саруул руу дайрсан зүйлсийг хэлж байна уу? Нефилим. Тэднийг тэгж дууддаг. Тэд бол Луминдалийн олсон гэрлийн элчнэр. Тэр чинь шууд оролцож буй хэрэг биш гэж юу? Яагаад? Тэрийг мэдэхгүй байна. Нефилим бурхан уу эсвэл хүн үү гэдгийг ялах бараг л ямар ч тэмдэглэл байхгүй. Ариунаа гүнж төгсөн ч гэсэн актинд үлдэхэр шийдсэн. Яагаад? Саруулаас олж. Тэр сайн байгаа юу? Ямар ч зураглаас солигдсон Ариунаа болон Луна хоёр хоорондоо уулзаж байдаг бүгд энэ хоёр чинь хоёр талд хоёулаа саруулын эрэл хайвал болж байгаа юм лээ. Дээр нь бол хоёулаа саруулд сайн тийм учраас одоо инк нь аргагүй шүү дээ. Саруул. Чи бурхны бүтээл хийзээж давж болохгүй хязгаарыг давсан. Чи миний бууж яриг ертөнцөд өргөдөлд амьдрах ямар ч ирэх байхгүй. Тиймээс тэмц. Гиснэ манай саруулын дүр зураг харагдана. Ямар ч хүний тэсэрлэж чадхаас илүү их хөвдөлтийг мэдэр.
Зайны хүрээд хэдүүлээ гүнгийн хөө гэсэн цувралаа дуусгаж байна. Тэгэхээр энэ хугацаанд үзэж байсан үзэгч нартай үнэхээр баярлаж байна. Үүнээс цааш ерөөсөө парт орохгүй. Гэхдээ үргэлжлэл бол байгаа. Тэр үргэлжлэлийг нь та хэд маань хаана унших вэ гэх юм бол манга цэг юм ээ. Зурагт ном.com зурагт ном.cg сайт гэсэн холбоосоор ороод гүнгийн хөөг дуустал нь унших боломжтой. Яаж яхад нь гүнгийн хөөчин одоо хүртэл үргэлжлэн гарсаар байгаа бөгөөд 7 хоногт ч юм уу 2 хоногт нэг чаптер гардаг. Тэр чаптерыг нь манай манга цэг юм байна. Орчуулан цаашдаа үргэлжлүүл гаргах учраас та хэд маань манга цэгийн миний ирэхээ сунгаарай гэж хүсэж байна. Ямар тач та хэдийн лайк болон сабскрайб дарах мөчин одоо гэдгийг хэлэхэд таата байна. Хэдүүлээ 70,000 сабскрайб өнөө маргааштай хүрэх гэж байгаа учраас лайк болон сабскрайб дарга хязгаарч битгий мартаарай. За тэгээд энэ үртэл нь үзэж дуусгасан үзэгч нарт үнэхээр баярлалаа. Хэдүүлээ цаашдаа илүү олон гоё цувралаар уулзлаа. Өндөр баяртай.